Өнөөдөр чинь гээд 26 оны 5 сарын 12. 26 оны 12 сарын 31-нд дээр энэ үлдсэн ажил амжих уу? Тэр нэг 0.9 сая евро гээд сая байнгын хорооны дүгнэлтэнд гарч байна. Тэр ямар учиртай? Хэн нэмж хариулах вэ? За 9 номер. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Сангийн ган зориг. Энэ 0.9 сая евро бол Орхон аймаг дээр тусдаа хийгдсэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилт байгаа. Тэр нь бол 9 сая еврогийн гэрээтэй төсөл хэрэгжсэн. Уг төсөл маань одоо улсын комисс ажсны дараа гэрээндээ заасны дагуу үлдэгдэл 10% төлбөр буюу 0.9 сая еврогийн төлбөрийг төлөхөөр юм байгаамаа. Тэгэхээр энэ төлбөрийг хийхин тулд бас энэ нөгөө 5 жилийн хугацааг 3 жилээр сунгаад 26 оныхоо 12 сарын 31-нд багтаад төлбөрөө хийчих ийм зохицуулалтаа.